Сайн байна уу? Эрцээс уус мэдчилж байна. Энэ удаагийн бичлэгээр уулзраадаа баяртай байна. Өнөөдрийн бичлэг маань өвчний 90% зөвхөн алхахад идэгдэг. Нас ахих тусам, ядрах тусам, өвдөх тусам алхаарай гэсэн ийм сэдвтэй байгаа. Тэгээд өвчний 90% зөвхөн алхахад идэгдэг гэсэн ийм номны товчлыг орчуулан хүргэж байгаа. Тэгээд маш гоё ойлгомжтой, шинжлэх ухааны үндсэлтэй ийм гоё ном байгаа. Тэгээд үүнийг бид нар утга учир нь ойлгоод заавал өөрсдөө эрүүл саруул байлгахын тулд өндөр эм эмчилгээ гэхээсээ илүү бидний тийм хийж чадах маш энгийн алхалтаар дамжуулаад ямар гайхалтай үр дүнд хүрэх юм бэ гэдгийг энд маш гоё шинжлэх ухааны үндэстэй тайлбарсан байгаа. Эхнээс нь дууссан сонсоод үзээрэй. Танд эрүүл энх сайн сайхан бүхний хүсье. За ингээд эхэлцгээе. Өнөө үед яагаад хор тавдар мартах өвчтэй хүмүүс олширч байна вэ? Сэтгэлийн хямралд орсон өвчтнүүдийн тоо яагаад буурахгүй байна вэ? Ер нь ихэнх өвчин алхаагүйгээс үүсдэг. Их алхах тусам бүх өвчин эдгэрдэг. Алхах нь булчин ясыг бэхжүүлж, нас ахих тусам өвдөх, нуруу хөшөх, шинж тэмдгийг бууруулдаг. Орчуулан хүргэж байна. Авахгүйхийн ухаанаар хандна уу? Алхаснаар мартаж зөнөх өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд шинж тэмдэг илрүүл явган алхаснаар сайжруулж болно. Хоёр хүн тутмын нэг нь өвчлөдөг үндэсний өвчин болох хор тавдраас мөн алхаж байж урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой. Нойргүйдэл сэтгэлийн хямралыг сэтгцэн эм хэрэглэхгүйгээр алхаснаар зохицуулж болно. Суйлахын асаргаа шаардлагатай өвчнүүд хүртэл сайн алхвал асран хамгаалагчгүйгээр амьдрах боломжтой. Ихэнх өвчин алхаагүйгээс үүсдэг. Орчин үеийн нийгэм сэтгэл готрол, хор тавдар, харшил, дархлааны тогтолцооны өвчин гэх мэт янз бүрийн өвчлөл нэмэгдэж байгаагийн шалтгаан нь бид сайн алхтгүйтэй холбоотой. Эмч өвчтнийг үзээд ямар өвчин гэдгийг баталгаажуулсны дараа эм ухыг зөвлөдөг. Өвчтнүүд ч мөн адил өвчнийг эмчлэх, өвдөж буй шинж тэмдгийг арилгах эмийн жор авахын тулд эмнэлэгт очдог. Эмнэлгийн эмчилгээ нь эхлээд хоолны дэглэм, дасгалын эмчилгээ, дараа нь эмийн эмчилгээнээс бүрддэг байсан бөгөөд сүүлийн хэдэн 10 жилд эмийн эмчилгээ дийлэн хувийг эзэлж байна. Энэ үйлдэл зөв болов уу? Зөв хооллож, алхаж байж л эдгэрэх боломжтой. Амьдралын хэм маягийн хамгийн түгээмэл өвчин бол чихрийн шижин, цусны даралт ихсэх, гиперлипидеми. Гиперлипидемийн цусан дахь холестерин өөх тосны хэмжээ ихснийг илтгэдэг юм а. Хэрэв та чихрийн шижинтэй гэж онцлогдвол эмч эхлээд хоолны дэглэм барихыг зөвлөнө. Цусны даралт ихсэхэд давс багтай хоолны дэглэм, гиперлипидемийн хувьд холестерин болон илчлэгийг хязгаарлах хугацааг санал болгоно. Энэ амьдралын хэм маягийн өвчин гэдэг нь тодорхой тул та өвчнийг үүсгэсэн амьдралын хэм маягийг зогсох ёстой бөгөөд хоолны дэглэмийг сайжруулахгүйгээр дараагийн алхам руу шилжих боломжгүй. Гэсэн хэдий ч хоол хүнс нь амьдралын цорын ганц элемент бишээ. Алхах бас маш чухал. Та зөвхөн алхаснаар өтгөн халталтаас салж болно. Бие муутай байгаа шалтгаантай нь автономид мэдрэлийн систем муудсантай холбоотой гэж өвчтөнд тайлбарлавал тэд ихэвчлэн тэгвэл надад автономид үйл ажиллагааг сайжруулдаг эм өгөөч гэж хэлдэг боловч шаардлагатай жор нь эм биш, харин явган алхах юм а. Автономид функцийг сайжруулахын тулд алхахаас илүү сайн арга байхгүй. Таны мэдэж байгаачлан алхахад өсөж гэцний хөдөлгөөн сайжирдаг. Өтгөн хаталтыг эмчлэхийн тулд хүнсийн ногоо их идэх хэрэгтэй. Өтгөн хаталтанд тарагс сайн, хатаасан чав, банана зэрэг нь өтгөн хаталтыг сайжруулах үр дүнтэй хүнсний бүтээгдэхүүн гэх мэтээр их сонсон байхаа. Үүнийг туршиж үзсэн олон хүн байгаа болов уу? Эцсийн зүйлээ гадагшлуулах нь амьд бие махбодын үйл ажиллагаа учраас юу идэж байгаа нь маш чухал асуудал. Гэвч өтгөн хаталтыг зөвхөн хоолны дэглэмээр шийдвэрлэхэд хязгаарлагдмал. Энд гарцаагүй алхах нь чухал. Алхах боломжтой хүмүүс алхаж байж автономид мэдрэлийн системийг идэвхжүүлж, ходоод гэцсний гөрүүлзэх хөдөлгөөнийг байгалийн жамаар нь дэмжиж чадна. Гэцсний орчин муудвал аз жаргалын гормон болох серотониноос эхлээд тархин дахь дааврын тэнцвэр алдагддаг. Гэцсний үйл ажиллагааг зохицуулдаг зүйл нь автономид мэдрэлийн систем бөгөөд алхах нь автономид мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах хамгийн сайн арга юм а. Өөрөөр хэлбэл алхах тусам гэдэс тарих эрүүлжинэ.
Явган алхах нь дундаж наслтыг нэмэгдүүлдэг. Одоо бид 2 хүн тутмын нэг нь хор тавдраар өвчилж, 3 хүн тутмын нэг нь хор тавдраар нас бардаг эрен үед амьдарч байна. Хор тавдраар өвчилж нас барж буй өвчнүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул түүнээс урьдчилан сэргийлэх аргуудыг хүмүүс их сонирхох болжээ. Тодруулбал тамхи татахгүй байх, бусдын тамхины утаанаас зайлсхийх, арх согтууруулах ундааг тохируулан хэрэглэх, тэнцвэртэй хооллох зэрэг багтана. Товчхондоо амьдралын хэм маягаас шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хор тавдраас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга юм а. Чихрийн шижин, цусны даралт ихсэх, гиперлипидеми зэрэг амьдралын хэм маягийн өвчлөл нь алхах тусам сайжирна. Орчин үеийн ихэнх өвчлөл нь явган явахгүй байгаас үүсдэг талаар өмнө тайлбарлсан. Өөрөөр хэлбэл алхтгүй амьдралын хэм маяг нь өвчин хор тавдар үүсгдэг. Алхах нь антидепрессант нь мэдрэлийн системд хүчтэй нөлөө үзүүлдэг юм а. Ангижрал туслана. Явган явхад сэтгэлийн хямрал сайжирдаг. Сэтгэлийн хямрал нь тархинд серотонин, норепинефрин зэрэг даавар дутагдсны шинж бөгөөд алхах үед эдгээр даавар нэмэгддэг. Тиймээс өдөрт 5 минут ч хамаагүй алхах хэрэгтэй. Сэтгэлийн хямралтай тэмцэж байгаа хүмүүс өөрийгөө хүчлэн босож алхвал маш сайн. Өглөөний алхалт яагаад нойрны эмнээс илүү дээр вэ? Нойрог зөв дадал болгохын тулд өдрийн цагаар ядаж бага зэрэг алхах нь зүйтэй. Ялангуяа ихэнх ахмад настууд өдрийн цагаар хөдөлгөөн багтаа байдаг тул олон хүн шөнж унтаж чадахгүй хэцүү байдаг. Зарим хүмүүс биеэ хөдлөж ядраагүй улмаас унтаж чадахгүй гэсэн маш энгийн шалтгаанаар нойргуудалд өртдөг. Нэг зүйлийг нэмжлэхэд өглөөний нарны гэрлийг үл тоомсорлож болохгүй. Өглөөний нар яагаад чухал байдаг нь 2 шалтгаантай. Энэ нь нэгдүгээрт биеийн цагийг дахин тохируулах нөлөөтэй. Биеийн цагийн нэг мөчлөг нь 24 цагаас бага зэрэг удаан үргэлжилдэг. Өдөрт 24 цаг байдаг тул үүний хэвээр нь үлдээвэл бодит цаг болон таны биеийн цаг аажмаар зөрөх болно. Ялгааг арилгах цагийг дахин тохируулах үйлдэл нь өглөөний нарны тусгалыг хүртэх явдал. 2 дугаарт мелатонин. Өглөө нарны гэрлийн тусгалыг авахд шөнийн цагаар мелатонин ялгардаг. Мелатонин нойрны даавар гэж нэрлэгдэх бодис юм а. Тархинаас мелатонин ялгарх үед судасны цохилт, биеийн температур, цусны даралт буурч хүн аяндаа унтаж амардаг. Мелатонин өглөөний нарны гэрэлд өрснөөс хойш 14-өөс 16 цагийн дараа ялгардаг. Тиймээс нойргуудалтай бол өглөө алхаж үзээрэй. Сэрний дараа эсвэл хөнгөн хоол эцсийн дараа шууд алхаж болно. Нарны их гэрэлд алхах үед таны бие өглөө болсныг мэдэрнэ. Бага зэрэг тохирсон ядаргаа нь шөнийн цагаар сайн унтахад тусалдаг. Зарим хүмүүс унтаж чаддгүй учраас шөнө бүр нойрны эм удагч нойргуудалд эм хэрэглэх шаардлагагүй. Унтлагын эм хэрэглэх шаардлагатай өвчнүүд нь ихэвчлэн өндөр настай байдаг бөгөөд нас ахих тусам нойрны эм хэрэглэх нь өндөр эрсдэлтэй байдгийг ойлгох нь зүйтэй. Хөл уруунд цуларсан өндөр насны нойрны эм уул шөнийн цагаар унаж очих магадлалтай. Хэрэв та шөнө унтаж чадахгүй байгаа бол эм уухгүй хичээж өглөө алхаж эхлээрэй. Магадгүй та нойрны эмээ хаяхад хэцүү бол хичээнгүлэн алхаж тунг баг багаар багсгаж үзээрэй. Цэг шулуун алхвал эмчилгээний үр дүнтэй байдаг. Та өөрийнхөө зогсоод алхаж байхыг харж байсан уу? Гадуур гарахаар бэлдэж байхдаа олон хүн бүтэн биеэ толинд харж гадаа төрхөө шалгадаг. Тэр үе зөвхөн хувцас сунраа төдийгүй биеэ авч явж байгаа байдлаа сайтар ажиллаарай. Та дижитал камер эсвэл гар утасны камераараа хөдөлгөөнгүй зогсож буй зураг аваад үзээрэй. Өөртөө ямар ч асуудалгүй гэж бодож байсан ч бодтоор сайн ажиглавал цэг согсож чаддгүй хүмүүс цөөнгүй байдаг. Алхахад тархийг сайжруулдаг 2 шалтгаан бий. Явган алхах нь тархины эрүүл мэндийг эрс сайжруулдаг. Үүнд шууд болон шууд бус шалтгаан байдаг. Эхлээд шууд бус шалтгааныг авч үзье. Тархины үйл ажиллагаа буурах хамгийн том шалтгаан нь тархин төр хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг. Амьсгалын замаар авсан хүчилтөрөгч нь цусаар дамжин тархи болон бүх биед хүрдэг. Энэ үед тархин төр хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд биед орж буй хүчилтөрөгчийг шингээх хүчийг нэмэгдүүлэх цусны эргэлтийг дэмжих аргууд байдаг. Хүчилтөрөгчийн хамгийн их хэрэглээ гэдэг нь ойролцоогоор 1 минутын дотор хэрэглэж болох хүчилтөрөгчийн дээд хэмжээ хэлдэг бөгөөд
хавирганы тор томрох тусам хэрэглээ ихсэх болно. Нас бас нөлөөлдөг бөгөөд ерөнхийдөө 20 орчим наснд дээд зэгтээ хүрч дараа нь айжмаар буурдаг. Гэхдээ та бүх санаа зовоорой. Дасгал хөдөлгөөн хийвэл хүчилтөрөгчийн хамгийн их хэрэглээг нэмэгдүүлэх боломжтой. Алхаж хэвсэн хүмүүс хүчилтөрөгчөөр амьсгах чадвараа сайжруулснаар тархин төр хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж тархины хөшөлтийг удаашруулдаг. Мөн алхах үед цусны эргэлт сайжирдаг. Шинэхэн хүчилтөрөх шингээх үед цус зүрхнээс эхэлж артерийн суцаар дамжин биеийн өнцөг булан бүрт хүрч дараа нь суцаар дамжин хаягдл бүтээгдэхүүнийг гаргаж зүрх рүү буцаж ирдэг. Гэвч зүрхнээс хамгийн хол байгаа хөлөөс зүрх рүү буцаж очихын тулд хөндийн хүчийг сөрөх хэрэгтэй. Энэ үед булчингууд нь цусыг буцааж өгөхөд тусалдаг. Эцэст нь хэлэхэд алхах нь тархины эрүүл мэндийг эрс сайжруулдаг эхний шалтгаан нь хүчилтөрөгчийн хэрэглээ нэмэгдэж цусны эргэлт сайжирч хүчилтөрөгч тархинд жигд тарах боломжийг олгодог. Хоёр дахь шалтгаан нь араа илүү шууд нөлөөтэй. Бидний бие, гар, хөл, нүд, чих зэрэг гадны мэдээллийг хүлээн авч тархинд дамжуулж тархины тушаалын дагуу хөдөлдөг эрхтэн юм аа. Тэгэхээр тархины эрхтнүүдийн хөдөлгөж байгаа нь тархийг шууд өдөөж байгаатай адил. Алхадаг хүмүүсийн царайн хүртэл өөр байдаг. Сүүлийн үед тэтгэврт гарах нас 60-аас 65 хүрч байгаа учраас тэтгэврт гарсны дараа үлдсэн нас урт байна. Хийх зүйлгүй учраас өдөр бүр гэртээ өнгөрөөдөг. Тэр дундаа эрчүүдийн дунд тэтгэврт гарсны дараа оюун ухаан муудах, мартах зөнөх өвчин тусах тохиолдол цөөнгүй байдаг. Тэтгэврт гарсны дараах өдөр тутмын зав чөлөөг ашиглан алхахын таашаалыг олж мэдсэн хүмүүс ч бий. Буурал үстэй 75-аас дээш настай ч эерэг өдрөг сэргэлэн цаваа хүмүүс зөндөө байдаг. Хэрв та тийм хүнээс байнга алхах гэж асуувал алхах дуртай гэсэн хариултыг авах нь гарцаагүй. Хэдийгээр тархины дотор талыг нүдээр харж шууд хэмжих боломжгүй ч алхах нь серотонин ялгаруулж аз жаргалтай болгодог нь үнэн. Ямар нэгэн нэмэлт хичээл хэрэглэхгүйгээр зүгээр л алхаж байхдаа л аз жаргалыг мэдэрдэг. Эрүүлэнх урт удаан наслахад алхах маш чухлаа. Суйлахын тусам шаарддаг хамгийн том шалтгаан бол цус харуулт юм аа. Түүний дараагийнх нь мартаж зөнөх өвчин. Тархины цус харуулт нь судаснуудад артериосклероз үүсэх үед илэрдэг өвчин юм аа. Цусны доройтол нь зөвхөн наснаас шалтгааллахгүй. Цусны даралт ихсэх, чихрийн шижин, өөх тос ихсэх, хэд таргалалт зэрэг явхан улмаас үүсдэг өвчлөлөөр шалтгаалж улам хүндэрдэг. Банк хичээнгүлэн алхдаг хүмүүсээс илүү сайн алхдаггүй хүмүүст зөнөх өвчин үүсэх магадлал өндөр байдаг. Өөрөөр хэлбэл сувилахын тусам шаарддаг цус харвалт мартах өвчний хомсдлоос алхаж байж урсан сэргийлэх боломжтой. Гар хөлөө хөдлөх нь тархиа ашиглахтай адил юм аа. Үнэн хэрэгтээ гар хөлөө хөдлөх үед тархины мэдрэлийн эсүүдийг өдөөж синапс гэж нэрлэгддэг уулзуурууд нь мэдрэлийн эсүүд рүү сундаг. Өргөтгсөн синапсууд нь бусад мэдрэлийн эсүүдтэй холбогдож шинэ мэдрэлийн хэлхээ үүсгэдэг. Энэ нь алхахад тархийг сайжруулах шууд шалтгаан юм аа. Жингээ хасахад бүх төвшин хэвийн хэмжээнд эргэж ирдэг. Амьдралын хэм маягийн өвчнийг эмчлэх шинэ эмүүд араасаа цувран гарч байна. Одоогийн байдлаар чихрийн шижин өвчнийг эмчлэх 7 орчим арга байдаг бөгөөд шинэ эмүүдийг боловсруулсаар байна. Гэхдээ эм угаасаа өмнө жингээ хасах хэрэгтэй. Цусан дахь сахарын хэмжээ өндөртэй, биеийн жингийн индекс 30-аас доошгүй хүн биеийн жингийн индексийг 25-аас доош болговол цусан дахь сахарын хэмжээж мэдэгдэхүйс буурдаг. Зарим хүмүүс жингээ хянахтал болох зүйлийг ямар ч хүчин чармайлтгүйгээр инсулин уухыг хүсдэг. Цусны даралт ихсэх өвчтэй хүмүүс 3-4 төрлийн даралт бууруулах юм уудагч эмээр даралтыг бууруулснаар эдгэрч байна гэсэн үг бишээ. Жинхэнэ ангаах ухаан бол шалтгааныг олж өвчнийг эмчлэх явдал. Эмэн найдахын оронд мөн чанарт нь ойртож өвчнийг үнцээр нь устгах ёстой. Хэрв таргалалт асуудал юм бол энгийн зарчим нь жингээ хянах явдал. Жингээ хасахыг хүсвэл хөдөлгөөнийг өөрөөр хэлбэл алхах дасгалыг мартаж болохгүй. 80-аас дээш насны 4 хүн тутмын нэг нь зөнөх өвчнөд болох нь тогтоогдсон байна. Судасны нас нь ясны нас гэж зүүр үг байдаг шиг тархич бас эрүүл мэндийн настай. Тархины нас нь бодит наснаас хамаагүй өндөр байвал
асуудал үүснэ. Энэ тохиолдолд ажил хийх чадвар муудаж, гэрийн ажлаас сайн хийж чадахгүй гэх мэт анхааруулах шинж тэмдэг илэрдэгч ихэнх хүмүүс үүнд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Сүүлдээ өвчний шинж тэмдэг нь даамжирч, нийгмийн амьдрал саад болж эхлэхэд өвчтөн эмнэлэгт үзүүлж мартаж зөнөх өвчтөй гэж онцлогддог. Таны мэдхэн үйл ажиллагаа буурсан залуу мартах өвчтөй хүмүүсийн тоо яагаад нэмэгдэж байна вэ? Энэ нь дээр дурдсан амьдралын хэм маягийн өвчлөлийн өсөлттэй нэгт холбоотой юм а. Ялангуяа дементиатай ой санамжаа алдах өвчин. Хамгийн ойр холбоотой өвчин бол чихрийн шижин бөгөөд чихрийн шижин өвчтөй хүмүүс мартаж зөнөх өвчний эмгэгт өртөмтгий байдаг. Тэгэхээр эрүүл мэндийн нотлох баримттай оюуны хомслоос урьдчилан сэргийлэх ямар арга байдаг вэ гэхээр даруй алхах юм а. Наривчилж хэлэхэд тооцоо хийж алхах. Явган алхалтыг тооцоолох нь оюун ухааны хомслоос урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй болохыг Японд нотолжээ. Японы үндэсний урт наслтын анагаах ухааны судалгааны төвөөс хийсэн судалгаагаар сэтгцийн хомсдолтой гэж онцлогдсон өвчтөн 1 жилийн турш өдөр бүр 1 цагийн турш 50-аас эхлэн 3-3-ыг хасч алхахад тархинд хоримтлагдаж эхэлсэн оюуны хомсдолд хүргэдэг бета амилоид алга болжээ. Тиймээс тооцоолох зураа алхатал хангалттай. Үүнийг хийхгүй гэх шалтгаан байхгүй. Учир нь хинж хизээж хааж хийж болох энгийн аргуудын тусламжтайгаар дементиагаас урьдчилан сэргийлэх боломжтой. Одоо цаг үед амьдралаа уртсах нь мөрөөдөл байхаа болсон. Хүний бие бол янз бүрийн эрхтнүүдийн цуглуулга юм. Өмнө дурдсанчлан сайн алхах нь биеийн эрхтнүүдэд эерэг сайн нөлөө үзүүлдэг. Хамгийн гол нь таны тархи залууждаг. Алхалтаар дамжуулан биеийн эрхтэн бүрээ залуу байлгавал эрхтний цуглуулга болох бидний бие залуу хэвээр үлдэнэ гэсэн үг ээ. Явган алхах нь хорт хавдар оюуны хомсдол өртөх эрсдлийг бууруулдаг. Хизээш тусахгүй гэж хэлэхэд хэцүүч энэ өвчнөр өвчлөх эрсдэл гарцаагүй буурдаг. Мэдээжийн хэрэг амьдрах цаг хугацаа буюу нас уртсна. Явган алхахад эерэг сайн зүйлэл байдаг. Өвчний 90% зөвхөн алхахад л эдэгдэг. Номны товчлолыг орчуулан хүргэлээ. Алхах нь мөнгө өрөхгүйгээр хийж чадах хамгийн сайн эм юм а. Явган алхах бас нэг сайн тал нь ямар ч насны хүн хийж чаднаа. Би чинь энэ тэндээ өвдөж хүнд хэцүү зовж байгаасаа болоод алхаж чадахгүй мэт санагдаж байсан ч өдөрт 5-10 минут ч гэсэн алхах нь таныг аз жаргалтай байхад тусалнаа. Алхаснаар таны өвдөж буй бие гутарч зовсон сэтгэл аажмаар сайжирна гэдэгт та итгээрэй. Энэ бичлэг танд таалагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд, сонсоосоо гэж хүссэн бүхий л хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа. Баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж минь YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.